За би яагаад хичээх хэрэггүй гэдгийг хэлээд байгаа гэхээр би таныг би үйлдэл хийх хэрэггүй гэж хэлээгүй шүү. 3 хэмжээс материалын ертөнцийн дээр баялаг бүтээхэд үйлдэл хэрэгтэй. Гэхдээ үйлдэл чинь урам зоригоор, баяр хөөрөөр, итгэлээр, алган гэсэн сэтлэр хөглөгдөх үед, тэгээд чиний гал армилзалтай хослох үед тэр үйлдэл хийж байгаа биш зүгээр хөнгөн өсөрж байгаа юм шиг, ажиллаж байгаа биш зүгээр жаргаж байгаа юм шиг, тоглож байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр гал армилзлынхаа дагуу баяр хөөрөөр өөрийнхөө жинхэнэ бүтээлч энергээр ингээ хөглөөдөө явж байгаа цаг ажил хийж байгаа санагдахгүй, ядрахгүй. Ядралт байхгүй, туйдал байхгүй. За энийг би квант физиктэй холбоод хэлэх гэж байна. Бидний физик бие материалын ертөнц бол нягтаршсан хатуу энерги. Бид нэр өөрөө нягтаршсан энерги мөн үү? Харин нягтаршсан энерги нь бодит байдал юм аа. Буюу физик биеийг л бодит байдал юм. Нүдэнд харагдаж байгаа, гарт барагдаж байгаа энээс халсан өөр зүйл байхгүй. Ертөнц юм хатуу, би юм нягтаршсан энерги юм аа гэд итгээд энерги мэдээлэл гэдгээ мартаад энерги мэдээлэл гэдгээ мэдрэхээ мартаад тэгээд хатуу нягтарсан байдалтайгаар амьдралд зүтгээд байгаа нь чигээд байгаа нь яах нь вэ? Таныг туйлдуулаад байгаа учраас өнөөдөр би дамрал юм хий, сто ядрах юм байна гэдэг. Ажлыг бүтээх гээд байгаа арга нь буруу байна. Арга нь зөв арга олчих, зөв систем олчих. Манайхан ингэдэг сансан бүхэн сэтгэлчлэн бүтдэг гэж ярьдаг мөн үү? Тэр чинь энергийн хуулийг нээсэн хүнд боломжтой байхгүй юу?